50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 559 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Энэ 7 хоногийн хамгийн сүүлийн ажлын өдрийн мэндийг хүргэе. Сайхан болоо өнгөрстэй. Зарим нь байгалийн үзэгдэлтэй холбож тайлбарлаж байлаа. За яах вэ? За тэр яах? Дөрөвдигийн 3 дугаар цэргийн хонжуурын хамгийн ихний бөмбөлөг гарч ирлээ. 4 гэсэн дугаартай байна. За дараагийнх нь бөмбөлөг хэд гэсэн дугаартай байх нь вэ? Дараагийнх нь хэд вэ? 1 байна. 1 4 1 4 1. За одоо 3 дахь бөмбөлөг 8 4 1 8 4 1 8. За одоо бол хамгийн сүүлийн бөмбөлөг. Дөрөвдигийн 3 дугаар цэргийн хонжуурын хамгийн сүүлийн бөмбөлөг. За 4 байх шиг байна да. 4. За ингээд дөрөвдигийн 3 дугаар цэргийн хонжуурын 4 бөмбөлөг гараад ирсэн байна. Тэгээ 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв таасан тэр хүний бооцоо 500 дахин өснө. Мэдээж дөрөвдий тоглож байгаа бол таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой гэдгийг та битгий мартаарай. За бас мартсан улсууд санаад аваарай. За ингээд дөрөвдигийн 3 дугаар цэргийн хонжуур 4 1 8 4. За дахиад нэг хэлье. 4 1 8 4. За одоо дөрөвдигийн 2 дугаар цэргийн хонжуурыг тодруулах гэж байна. За дөрөвдигийн 2 дугаар цэргийн хонжуурыг хэрвээ та таачвал яг гарч ирэх бөмбөлгийг одоо үнэн зөв бөглсөн болоод таны бооцоо 1000 дахин өсөх юм байна. 1000. Тэгэхээр 500-аар бодъё. Хамгийн багадаа 500 төгрөг 1000 дахин өсгөр 500 мянган төгрөг. Татварт 200-ыг өглөө таны гар дээр бэлэн 300 мянган төгрөг. За хамгийн ихнийх нь 2. Дараагийнх нь 1 байна. 2 дараагийнх нь 1. 2 1. За 2 1. 2 1 1 дахиад 1. 2 1 1. 2 1 1. За дараагийнх нь 6. За ингээд 2116 гэдэг тоо гарч ирж байна да. Дөрөвдигийн 2 дугаар цэргийн хонжуурын 4 тоо. Анхааралтай хараарай. 2 1 1 6. Дөрөвдигийн 2 дугаар цэргийн хонжуураас гарч ирсэн бөмбөлөгний дугаарууд 2 1 1 6. За харин одоо дөрөвдигийн 1-р зэргийн хонжуурын машиныг ажилуулах гэж байна. Хэрвээ энд гарч ирэх 4 бөмбөлгөн дээрх тоог дарааллын дагуу яг зөв таах юм бол таны бооцоо 2000 дахин өсөх юм байна шүү. За эхэллээ. Дөрөвдигийн 1-р зэргийн хонжуур. За. Амжилт хүсье. За хамгийн ихнийх нь 6 авах шиг байна. Тийм байна, 6 байна. Хамгийн ихнийх нь 6. За түүний дараагийнх 3 байна. 3. За тэгээд хэд байна? 3-ын дараа 2 байна. 3-ын дараа 2. За одоо хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийнх нь хэд вэ? 8. За анхааралтай хараад сонсож байгаарай. Дөрөвдигийн 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх дугаар 6
2 биш 6 3 2 8. За дахиад хэлье. Сая жоохон бодлуулчихуу да. 6 3 2 8. За амжилттай 4D болж өндөрлөө. 4D-ийн 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1 дугаар зэргийн машинуудаас тусвар дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. Бүгд анхааралтайсан харсан бах гэж найдаж байна. За харин одоо 6D. 6D бол надад бол жоохон хэцүү санагдаад байгаа. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт нэг хүн 900 мянган төгрөг олжсон шүү дээ. Худлаа ярьж 6D-гээс биш. Эндээс байхгүй. Гэхдээ ер нь бол 6D-гээс сая 500 мянган төгрөг олжсон хүнийг би 2 хүнийг санаж байна. За тэр яаж хоцсон бэ гэвэл энд гарч ирэх 6 бөмбөлөгний эсвэл эхний 5 эсвэл сүүлийн 5-ын зөв таасан тийм хүмүүс 100 сая 500 мянган төгрөг олжчихоо. За одоогийн байдлаар 3-1 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. 3-1 3-1-1 дараагийнх нь 1 байна. 3-1-1. За одоо хийдүү. Энэ хэд вэ? 9 байна. 9. За 3-1-1-9. 3-1-1-9. За одоо 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөг 8. 5 дахь бөмбөлөг 8. За одоо хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг. Яас өгчнаа 1. За. За анхааралтай хараарай. 6D-гийн 6 бөмбөлөг амжилттай гарч ирсэн. Тэгэхээр энэ 6 бөмбөлгийг та дарааллын дагуу яг зөв таасан болвол та 50 сая төгрөг ийзэн болох юм аа шүү. За ингээд маань зурглаачийн дуранд бөмбөлгнүүд харагдаж байгаа. 3 1 1 9 8 1. За дахиад хэлье. 3 1 1 9 8 тэг гэсэн ийм 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Тэгэхээр энэхүү 6 бөмбөлгийг дарааллын дагуу ямар ч асуудалгүй зөв таасан тэр хүн 50 сая төгрөг ийзэн болох юм байна. За өнгөрсөн 7 хоногийн тоглолтын дээр өнгөрдөг штэ. Бид нар нэгд өдөр шагналаа гардуулсан тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн 2-7 хоногийн өмнөх 5 дахь өдрийн тоглолтын дээр нэг хүн тоглоод амжилттай тоглоод яг эндээс 900 мянган төгрөг хоцсон баг шүү. За ингээд та бас 900 байтгал хожих болтугай. 900 тэгээд дээшээгээ бол 12 сая. За тэгээ хамгийн өндөр нь бол 120 сая төгрөг байгаа шүү. За 6D. За эхнийх нь 1 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. За 1 байна. Дараагийнх нь 13 1 13 За дараагийнх нь 14 1 13 14 Дараагийнх нь 34 34 1 13 14 34 За одоо 5 дахь бөмбөлөг 5 дахь бөмбөлөг 33 5 дахь бөмбөлөг 33 За 6 дахь бөмбөлөг 6 дахь бөмбөлөг 32 За өнөөдрийн бонус бөмбөлгийг бүгдээр хамтдаа харъя. Хэд гисэн дугаартай ямар бөмбөлөг өсөрж гарч ирэх нь 37 За 37 34 33 32 гэж дараалалаараа доошоо уруутсан дараалалаараа гарч ирхий.
За ийм байна да. 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүсээ тоглогчдоо. За ингээд 7 бөмбөлөг гараад ирсэн. За эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг хочих юм байгаа. За өнөөдрийн бонус бөмбөлөг бол 37 байна. За ингээд бөмбөлгнүүдийг дахиад нэг харъя. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд 1 13 14 34 33 32 37 1 13 14 34 33 32 өнөөдрийн бонус бөмбөлөг 37. За ингээд үзэгчтэй өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн амралтын өдрөө сайхан өнгөрөөгөр тэгээд нэгд өдрийн өдөр өглөө л уулзчих гэдэг. Өөрхий олон жилиг өглөө хөтөлбөр хөтлсөн болохоор тийм билгүй дээ. За баяртай сайхан амраа. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс чих үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугади 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа авиг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.